өдөр 2 зарим гэдэг дууссан. Тэгээ нэг утасны багтаамж дууссан байсан болохоор баахан аппликейшнуудаа устгалаа. Тэгээд баахан зураг бичлэг хуучаа жилийн өмнөх юмнуудаа устгаад түүгээд янз бүр улсаар хөтлөө яасан. Тэмтүүлээ. Ингээ би өөр нэг юм хийхээрээ нэг юм дахиад хандуулахаа байлгууд юу хийх гэсэн марчдаг. Энэ коронавиг их л та. Юу илээ? Яарад бүр нөөрэ чөлөгтэй болсон. Та би хоол авчаад юу ч гэсэн. Би ч хоол авчихсан гэж дөө. Намайг санаар борон дэглэн байна гэж лаалж байна гэж бодож байна. Би ихтэй хийдэг болохоор уурлын гайвал шүү. Хэдсэн ч нэмээд идэх. Өрөө жилээс хойш 30 таснаас хойш би яг тэр 54 53-ийн хооронд хэлбэлцээд баг яг 2 сар 3 сар болсон. Би нэмдэхгүй бас энээсээ буухгүй байхгүй. Баал би цаалрын дараа Монголд очоод бүр илүү нөгөө 40 эдээ илүү ороод тэгээ хамгийн гол байсан. Чанга гарах байхгүй. Гэзээ мөч юм юм. Тэнд бол биенийхээ өөхний хувийг бассан. Миний одоогийн байгаа баг 26 болоод байгаа. Хамгийн бүр төгс эмэгтэй хүний биеийг хатан бол 15% болох хэрэгтэй болохоор тийм яриад орыг яг юм чадахгүй байна. Би бас ихтэй тэгэхээр амар хичээмс гэдэг юм аа. Тэмхэн тэгээд яг гоо шинэлэг шүүслэг байгаа гэдэг Монгол хэлээс илүү. Аргууд энэчээ ургаад шинээр нэгээд байгаа. Орой уулын тэгж хичээмс гэдэг юм дэмээ гэж болж байгаа хүмүүс тийм. Жимс бид сайн л та. Гэхдээ жимс чинь бас л аюул цаах байгаа болж байна. Оройн цагаар ялангуяа 6-аас 7-аас хойш ямар ч жимс идсэн жинжин боохгүй нэг тарах шүү. Тэгвэл бид дат болчихвол үснэрээ тэрнтэйгээ адилхан бие шатагаад уух үсэж тагаад яваад байвал уулна. Идэл бас тураад эсвэл идэл жингээ бариад ч бас болдсон шүү дээ. Тааргүй би үсэ тарах махшаа амар залахгүй байсан. Тэгвэл манай гэр 5 дахь дийгтүү. Тэгээ шатаар тэгвэл тэр юугаар гарахад л амар саадаа ядаргаа гэл. Одоо бодоход би биш юм шиг санагдчих. Аюу талхайсан. Гэрээч төвлөхгүй. Одоо би чинь алхаж байвал бодож байвал алхам зогсож болж байвал суухгүй. Нэг бол шатаар гарч болж байвал лифтэн суулахгүй болсон. Хараад тийм энэ бүхнийг дадал болгож өснөрөөс идээд тураад иж байгаа шүү за. Окей л. За. Атсандаа суухгаа надад ирлээ. Бахан харамцсан гол. Үйлдэл дээр ирчлээ. Тэгтээ бас нэлээд тондоо ордог үйлдэл. Зөндөө хүмүүс үзэж байна. Надад үйлдвэрүүдийн нэг лаг юм. Одоо нэг трактор байлаа гэхэд зүгээр шүрүүпийн нөхд өөрсдөө баг хийдэг. Бүрүүчд ихтэй би ийм байсан. Одоо ийм болсон байна. За ямар ч сан дуусаад буцаад бодлоо ирж байна. Миний өдрийн биш. Өглөөний эзэн хоол шингээг байна. Ядраа хоол дээр. Тэгээ би өдрийн хоол идмээргүй байна. Миний идэх дургүй юм байна. Түүхий завсан. Би энийг идэж чаддгүй. Хүмүүс ихтэй амар дуртай байгаа юм лээ. Энэ бүр алнаа бүр. Хадгаа юм гэтлээ. Нөгөө миний гүйлэгдэг улаан жинсэн. Энийг л гэсаж авъя. Тэгвэл хурдан дуусчих юм лээ. Би нэг гин тухайн орсон шиг амар баг идэж мэдээд. Гол нөгөө өглөө би бахан бооц идсэн шүү дээ. Тэр нь шингээгүй. Биний өдөр амигаа идэхгүй байсан ч баг амигаа амар нөхчлөө. Өнөр олон таас идээд. Сүүлд жоохон илүү гүйлээ гаргаж агаад нэг үсэн бие зайлаад тэгээд орой олоо идцгээе. Тэгээд өнөөдөр оройдоо Гуанчжоу явах билетээ захиалъя. Маргааш дараагийн парт дээр Гуанчжоу ийгүүгээр аялсан өдрүүдийг үзээрэй. Одоо жоохон суулт хийчих та 100 удаа. Энэ хоёр жоохон гарыг болж гэхдээ энэ арай хүн тийм юм. Яг адилхан хэмжээтэй юм аа. Өнөөдөр оройны сүүлийн өдөр болохоор баахан жимс авсан. Уусаа гидсэн чадсан байна. Тэгээд жоохон мах ногоол авчлаа.
不打仗我也不敢去，那边角色不稳定。啊那边是那韩国罗东县，对，回头去哪？没那边了，南美了。政治委屈这么抓走的，对啊，副总统是吧？不是副总统，他儿子现在不是说，他也在旁边呢。他儿子现在不是说跟着没，要不就是叛变了，要不就是北야, 너가 이런 남편 오래좀 옛날에 죽였어 옛날에 시키지. 옛날에 이거야. 요런 단어 다 어제 뭐잖아. 이 남자 옛날에 좀 老牛逼了，那 이제 跟那个 저쪽도 跟那个马当时不打，差不多了。沿海国家， 그때 네 생에 있으면. 여기서 하도 저기 햇빛 수정 맛있구나. 여기서 진입 고봤어. 그거 나면 되시대. 저한테 дахиад авчлаа. Нөгөө улааны гайдсан дахиад энийг идэн. Адресаа батбос яах вэ? 媳妇儿说，一年在这边，一年回国了。你还来个电话？ Саяны хийжсэн юм дээр ээж барахгүй байгаа болохоор энд ундаанууд байна. Ийм ундаан дотор хийгээд буулаа. Мандрины шүүсэнд хийгээд. 이 오래 있은 소스. 인테리어 소스. 약간 약간. 옛날에 인치 인기 오케이. 사는 게 되면英轩也是在东打的，给我打个电话，我说。但是这样不怎么酸了。加果汁了应该。英轩属于小厂是不是？对那个이거 노란 하고 나를 나왜 алхаж гинэ үү? Ойрхон гайгүй газар юу вэ? Харж байна. Гоё юм байвал хандлт үзүүлнэ. Нэг ийм гэрэлтэй годомж харна. Дагаад хүрээд ирлээ. Юу яах нь харцгаая. Энэ зүгээр нэг баахан чихэр жимс ингэж зардаг дэлгүүр байна уу? Би одоо юу бодож ишээ ороод ирв. Мэдчихсэн л гаднаас. Зүгээр л харъя л та яах. Би иймэрхүү кекс мэйсэн үнэхээр дуртай. Чокопе гоё. Гэхдээ чокопе амар сайн уу? Тэр үнэхээр идэж үзээгүй юм байвал бас амсъя гэж бодож байна. Сонирхолтой нэг тийм гоё юм байдаг та. Би ч сэрзэн чихрэн дуртай. Энэ бол үнэхээр байдаг. Нэрээ цаасар болж байгаа юм чинь гэрийнхэндээ энэ чихэр мэхэр бүндэд. Би ийм эрдэн чихрэн амар дуртай шин. Бүндэд авчиж тавьчихлаа. Энэ бас гоё шин. Өө биш ээ. Энэ ороож иддэг. Урт чихэр. За ийм бичэн чихрээр явахаар бүр үнэхээр авчих гадна. Ядаж ундаа авсаар нь явдаг юм. Гэтэ ийм хундаанууд нэг гоё байдаг юм дөө. 100% гэж шал хотлаа. Энэ минь бас нэлон. Би ихтэй чихэр чихлаад юу энэ кофенууд. Одоо ийм оройч кофе гэдэг юм. Юу ярьлаа? За иймэрхүү сүү орой сүү гад юм ядаргаат. Зүрх гүйлгдэг. Гэхээр энэ бас гүйлгэх боломжтой юм байна да. 60% гэж нөгөө харж байгаа нь шүүс. За энэ 60% өөр гоё 100% байх мөхтэй. Тэгвэл лимон тэгнэ. За юуны маад энийг авч үзье. Тэгээ гүйлгэх нүгөө харцгаая. Бид энэ хятадд ийм янз бүр идэх юм аа. Гаднаас нь бүр харахаар аммаар санагдтал уут энэ савыг хийж байгаас тэгээ. Тэгээд яг аваад ирэхээр бас яхтэй л нэг тийм онцгой амт байхгүй. Гэхдээ гаднаад энэ миний хаалт энэ хэзээ ч зуршиг байна гэж байхгүй. Японд бол байх. Японд би очиж үзээгүй гэхдээ үзнэ. Японд байдаг хүмүүс нь өөрсдөө мэдж байгаагүй. Энэ минь бол гоё л харагдаж байна. Гэтэ бодлоо.